За сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ дэлхийн 2 дугаар дайны тухай өгүүлсэн нэгэн маш сонирхолтой бөгөөд цусаг шалсан киног ярьж өгөх болно. За одоо илүү дутуу имэрлгүйгээр кинонд орцгоё. Кино маань нацист Германы цэргүүд ухарч байгаагаар эхэлнэ. Зөвлөлт холбоод улсын Сталинград хотыг бүсэлж өөрсдийн мэдэлд авах гэсэн тулалдаанд Верхмахтын ярим ялагдаж хэдий 8 сар өнгөрсөн байлаа. Нацист Герман эсвэл Верхмахт гэхээр та хэдийн толгой эргэж байж магадгүй. Гитлерийн Германыг нацист Герман, харин нацист Германы армийг нь Верхмахт гэж нэрлэдэг байгаа шүү. Верхмахтын армийн цэргүүд зөвлөлтийн нутагт энэ тэндгүй ялагдаж ухарч байсан цаг үе. Улаан армийнхныг гарч ирэхийг хүлээж байна уу гэлтэй ганц бар танк нэг зүйлийг хүлээж ард үлднэ. Удалгүй бар танкны ангийнхан дэслэгчээс яах вэ бид ч бас ухрах уу гэж асуух бөгөөд дэслэгч Филипп Грэнкс хариу хэлэлгүй чимээг үхэн суухаж дэслэгчийнхээ тушаалыг хүлээн сууж байтал удалгүй газар тэргэж эхлэх ба их сурдаас нь зөвлөлтийн домогт танк T-30 руу гарч ирж байгаа нь харагдаж манай хэд тулдаанд бэлдэж эхэлнэ. Улаан армийнхан ч бар танкийг харсан даруйда гал нээж эхэлнэ. Эцэст нь нэг юм дэслэг чийдсэн бололтой. Тэдний эсрэг галал гэсэн команд өгч эхний T-34 танкийг сөнөөн. Тулаанд ширүүн өрнөж бар танк дайсны хит хитэн танкийг устгаж нэлээд олон явган цэргүүдийг пулемотоор хөнөөснийхөө дараа гүүрээр ухрах болно. Гүүрээр ухарч байхад нь нэгэн бууг нүдэнд үзэгдэх хэдий ч төд удалгүй зөвлөлтийн агаарын хүчнийхэн гүүрийг бөмбөгцнөр бар танк дэлбэрэлтэнд өртөж харагдахгүй болно. Үзэгдэл солигдож нацист Германы машин өтгөн манан дунд яваа нь үзэгдэх бөгөөд тээшин сууж яваа зэрэг бол танкийн дэслэгч Филипп байх бөгөөд манай хүнч нууц гэсэн бичгтээ чухал бичиг баримт авч яваа бололтой. Бичиг баримтыг дэлгэж үзээд Вон Харденбург гэх хүний нэрийг уншсанаар өөрийн мэдлэхгүй Паул гэх хүний нэрийг дуудана. Нууц бичсэн гэдэг баримтууд донд байхыг бодоход их л чухал хүн бололтой. Балгас болсон гэмээр байшин барьж дундуур явсаар нэгэн бар танк дээр ирнэ. Филиппч машинаасаа бууж бар танкийг засаж буй цэргүүдтэйгээ ёслоод танк мөн цэргүүд хэр байгааг асуусныхаа дараа хурандаа ринкрээс ирсэн тушаалыг тайлбарлана. Уг тушаал хурандаа Вон Харденбургийг олж түүнийг буцааж авчрах юмгэн улаан армийнханд олзлогдсон эсвэл алга болсон бололтой. Энэ тушаалыг нь сонссон танкны ангийнхан нэлээд ундууцна. Ганцхан бар танктай бид хийж чадах уу? Хурандаа Вон Харденбург өгсөн гэж сонсон гэх мэтээр дургуйцхэд нь дэслэгч Филиппч хитгэн үгээр номонд нь оруулаад хөдлөхөөр болно. Танкны жолооч бидний аврах гэж байгаа хүний юун тийм онцгой юм бэ? Вон гэдэг нүү гэж яжлалтай асуугаад Филипп тэр буцааж татах нууц төлөвлөгөө дээр ажиллаж байсан гэн. Хэрвээ Вон Харденбург улаан орсуудын гарт орох юм бол Рейхийн бүх хаалга нэгдэж бид ялагдана гэснээр тэднийг ямар аюултай даалгаварт тавуулаа явж байгааг ахин нэг сануулна. Манай хэд ч явсаар ухарч байгаа бололтой хэдэн герман цэргүүдтэй таарах ба тэд ухрахтаа орсуудыг төөрүүлэхийн тулд зам заасан гарчуудыг өөрчилж байгааж. Оройч болж танкны ангийн хамгийн залуухт нь сүнсний талаар ярих ба ярьсныг нь танкны жолооч сүнсэн дэтгдгүй бололтой тоглоом шоглоом болгож болгоно. Удалгүй хоноглохоор болж харин Филипп өөрөө харуул гарах үед ойн дунд байх нууран дундах учир нь үл мэдэгдэх 3 гэрэлтэй таарч хэсэг ажиглах ба удалгүй залуухан цэрэг Майкл Филипп дээр ирснээр мөн л 3 гэрлийг ажиглаж толгойд нь танкны жолоочоос энэ тухай ярьж хариуг нь авна гэхэд нь Филипп тгийх хэрэггүй тэр 15 настай хүүгээ дайсны бөмбөгдлөөс болж алдсан тухай хэлж түүнийг өөрийнхөө хүүгийнхэн оронд сандагчин билүү гэснээр Майкл төрүүчийн бодлоо орхиод амархаар явхад нь нөгөө 3 гэрэл нь түүнийг дэслэгчийг нэрээр нь дуудана. Энэ үнэхээр сүнстэй бололтой. Маргааш нь бар танкны ангийнхан ой дундуур явсаар азан харьсан уу гэлтэй минжүүлсэн талбай дотор ороод ирнэ. Филиппч Майкл Кайлтай хамт нэгжлэг хийж байгаад яг гинжний доор нь тесрэх бөмбөг байж таарна. Энэ нь зүгээр ч нэг мин биш байж таарах ба газарт болсон мин дотроо салгах гэж оролдоход нь дэлбэрхээр тааруулж аюулгүй тогтоогчийг салгасан хид хідэн гар бөмбөг байсныг нь Майкл төрүүлж мэдээд гараар дарснаар бөмбөг дэлбэрхээс сэргийлнэ. Гэтэл хажууханд нь дайсны цэргийн анги яваа бололтой утаа харагдаж ихэснээр Филипп бар танкийг ухрааж өөрөө буцаж ирж Майклийн гарыг аажмаар хөндөрүүлж хин хинэнд үхэхээс аврагдана. Үхэлдээ ойрхон нүур тулсан манай эдэж цааш үргэлжлүүлэн явна. Филиппч тайвшин гэр бүлтэйгээ өнгөрөөсөн дурсамжаа эргэн санаж байтал нэг зүйл бодлыг нь тасалтуулсан нь тэднийг отож байсан Оросын Су-100 танк сөнөгч гал нээсэн байж таарна. Удалгүй араас нь ахин 2 танк гарч ирснээр 3 эсрэг 1 болноо.
Филипч бид тэдэнтэй шууд тулдаж болохгүй. Хэрвээ тэгвэл даалгавар бүлгүүд нь гэснээр тэд гол руу ухарч бар танктайгаа цуг гол чумпхаа шиднэ. Гол руу ороод хэсэг хугацааны дараа Филип цаг хэд болж байгааг асуухад Кайлиг хүүрэн дээрх тулаан болгоод 12 болж байсан. Тэрнээс хойш цаг маань ажиллагаа байсан гэж хэлснээр манай хэд дайснуудад баригдалгүйгээр өнгөрч гол дотор байгаа танк дотроо хоноглож байтал нэг зүйл бар танкийг дөргөөснөр бүгд сэрцгэн. Удалгүй уус танк руу нэвтэрж ихэснээр бүгд сандралдаж бушуухан танкаа асааж гол дотор шумбагчиг явсаар эрэг рүү гарна. Эрэг дээр гарсан даруйд дайсан эргэн тойронд нь байж магадгүй болохоор Филипп шууд танкийг унтраа гэсэн тушаал буулгана. Танкны ангийнхан шүнийг ашиглан явах ба дэслэгч Филиппийн толгойд хідэн дорсомж өмнө шиг нь үзэгдэнэ. Явсаар өөрсдийн цэргүүдийг Оросын нэгэн жижигхэн досхонд партизануудыг мөн Оросыг дэмжигчдийг хоромглон галтан устгаж яваа ахлах довтлохооны салааны удирдагч Крепсийн салаатай таарч хүнс болон хангамж хүснэ. Хоёр ахлагч нь жижигхэн яриа хийх ба Нацист Герман эдийн засгийн хүнд байдалд орж бүх цэргүүдийн сумаар хангаж чадахгүй байдалд хүрснээр Оросын дэмжигч партизануудыг олноор нь сум ашиглалтгүйгээр хоромглон устгаж байгааг олж мэднэ. Крепс тэднийг явхаас өмнө манай хэдэд энэ бүх галыг санаж байгааг чинь би мэднэ гэж хэлсэн нь дэслэгч Филиппэд ихээхэн хүн тусна. Манай хэд ч тийм үзэгдэл гарсныхаа дараа дотор нь эвгүрхсэн бололтой. Саяхан авсан шар аргаа тойруулж энэ тентгийг зөөсийг ярилцсанаа. Тэдний яриаг сонссон дэслэгч Филипп залгсан бололтой. Гарахад араас нь Вэлер гарч очоод энэ бүхэн дуусны дараа Австрид ирээд миний хийсэн дарсыг ууя гэж хоёр биендээ амлалт өгснөөр шөнө өнгөрнө. Маргааш нь явсаар урдхан талд нь терм тааралтахад дэслэгч Филипп нэг л биш байна. Тулаанд бэлд. Термийн зүүн талаар нь удаан тойр гэсэн тушаал болгоно. Урагшлаад удаагүй байдал тэдний өдөөс танк эсэргүүцэгч их бүү гал нээснээр манай хэд шууд л өдөөс нь зөрүүлж галныг ухарж байгаад зүүн талаар нь тойрч термийг ахин нэг буудна. Гэвч яг үнэндээ манай хэд рүү бууцсан зүйл нь Оросын сүү 100 танк сөнөгч байж таарах ба манай хэд рүү гал нээд ухарч байгаа манай хэдийг Оросууд араас нь сөнөөхөөр хөөж эхлэх ба тэднийг өөрсдийнх нь үүсгэсэн нүхэнд унаж харах өнцөггүй болох мөчийг хүлээж байсан дэслэгч Филипп галал гэсэн тушаал өгснөөр тэднийг зад буудна. Энэ тулааны дараа пулеметчин Келлиг маш хүнд шархсныг манай хэд мэдээд танкн дээр гарахад Келлиг цусаар бөөлжин би буцаад багшилмаар байна гэж сүүлийн үгээ хэлснээр нас барахт нь түүнийг оршуулад бушинд нь хүндэтгэл үзүүлээд бар танкийг засах ажилдаа орцгооно. Келлиг хуучин латин хэлний багш байсан бөгөөд дайн болоход цэрэг болсон энэ байж. Майкл сүнсэн суу 100 танкийг үлдэгдэл дээр очоод нэг зүйл анзаарсан бололтой. Дэслэгчийг дуудаж цогцолсон ийм хурдан шатдаггүй гэхэд цаанаас Вэлер хурдхан шиг эндээс зайлъя. Энд угаасаа нэг л биш байна. Очоод бон хардан бүргийг олсонгүй гэд хэлчихье. Гэтэн танкны жолооч хажуунаас нь нинж манай танк 20 км хүрэхгүй газар яваа зогсно гэхэд дэслэгч Филипп одоохондоо энэ сүнсэн сууд 100-аас эд ангийг нь аваад засчихвал цаас явж болно. Яадагч байсан хурандаа ван хардан бүргийг аварна гэж хэлэхэд Вэлер тэр чинь энэ бүх золиосыг үрдэг эрэхтэй гэж найдаа. Хэрвээ Оросын тагнуул болсон байх юм бол би өөрөө толгойд нь сум зоон шүү гэж хэлснээр цааш танкаа засаж аваад явцгаана. Одоо Майкл Келлиг орлож радиог асаатал ямар н үйлэн мэдэгдэх нэгэн хэлээр залбирал уншиж байгааг чангалж дэслэгчид сонсгосон. Дэслэгч уурдаж унтраа гэж хашгирна. Вэлерийн төвчээр алдарч магадгүй Келлиг зөв байсан байх. Тэр биднээс урууж бас бид сүйрэл рүүгээ явж байгаа байх гэж уурласаар сүүлдээ Филиппийг үүргээс нь чөлөөлгөөр санал хураалт авна. Майкл танкны жолооч Хелмут та хоёр яах юм гэж асуухад хуйлаад командлагчийнхаа арыг даана гэж хэлэхэд нь Вэлер арга буюу саяны явдлыг хавд арахаас өөр аргагүй болно. Филипп хэсэг зур газрын зураг ажиглаж байгаад энэ хавьд ойрхон нэг бункер байрлах ой руу очдог хуучин зам байх ёстой. Жаахан зүүнээр яв гэснээр бункерийг хайж эхэлнэ. Бункерийг хайж байх замд Филиппийн толгойд Крепсийн шатааж байсан Орос иргэдийн орилон улам дүрлцэн асах гал хоёр үзэгдэж улам л хэцүү байдалд оруулна. Ахиад л толгой дотор вон хардан бүрэг бололтой нэг хүн нэрийг нь дуудана. Удалгүй дэслэгч Филипп шинэхэн хөлийн мөр олж харснаар танкаа зогсоож бууцхан мөрний хойноос явж эхэлнэ.
Хол явж амжаагүй байтал ууцаар уйсан герман гар бөмбөгөн өрийг анзаарснаар ойрхон бүүнкэр байгааг олж мэдцгэн. Цааш танкаа орхиж өдгөн манан дундуур явсаар манай танкны салаа даалгаврыг авахаас өмнө хурандаа вон хаартан бүргийг аврахаар яваад алагдсан герман шүгүртэй цэргүүдийн зогцнуудтай таарснаар нэг л хэвийн бус газар руу орж ирснээ анзаарна. Энэ газарт дэслэгчийн луужнанч ажиллахгүй байх бөгөөд цааш явсаар бүүнкрийг олно. Бүүнкерд ороход хідэн цэрэг хүүхнүүдтэй архи дарсан найргиж байх нь таарсан дэслэгчийн дургийг хүргэж нэг цэрэг нь Филиппийг хурандаа вон хаартан бүргийг байрлаж байгаа удирдлагын бүүнкерт аваачаар ганцаарнг нь авч явна. Энэ бүүнкер нь үнэхээр том юм аа. Филипп ч өнөө цэрэгтэй хамж явсаар замынхаа талд хүрэхэд цэрэг буцаж харин Филипп өөрөө цааш явсаар хурандаа вон хаартан бүрэгтэй уулзаж өнгөрснөө хэсэг зур дурсаад цугтаа хооллохоор болно. Филиппийг ширээнд суухад нь хаартан бүрэг Сталинград яг юу болсон юм хэмээн нэлээд ууртаагаар асууна. Удалгүй үзэгдэл солигдож Сталинградын тулаан руу шилжих ба манай хоёр хамтдаа Сталинград хотын төлөө Оросуудын эсрэг тулалдаж байжээ. Нэг цэрэг дээрээс тушаал ирсэн бусад командлагчид ч санаа зовниж эхэлж байна гэхэд тэр хоригдох байранд чинь хүүхдүүд эмэгтэйчүүд байгаа гэж хэлэхэд нь өнөө цэрэг одоо таны тушаал бидэнд хэрэгтэй гэж хэлэхэд дэслэгч Филипп тэсэлгүй цэргүүдтэй тулаан бэлтэг хэмээн тушаал буулгана. Араас нь хурандаа вон хаартан бүрэг хэсэг тэнэгэлзээд тэдэнд тушаал өг бусад бүх танк чөлөөтэй галал хэмээн тушаалаа өгнө. Тэгтэл дэслэгч Филипп танкандаа суучихсан галал хэмээн хоригдож буй хүүхэд эмэгтэйчүүд рүү галаар тоноглосон танкаар буудана. Тэр явдлыг сансан Филипп энэ бидний шийдвэр байгаагүй бидэнд тушаал өгсөн гэж хэлснийхээ дараа ширээн дээрх хоол хүнсийг харахад бүгд муудаж ялзарсан бүр өөдөд ч гисэн байдаг. Филипп ч гайхаад буцаад вон хаартан бүрэг рүү харахад хаартан бүрэг өөдөөс нь шүн дунд чи дефер рүү буцаад ухрах ёстой. Чамаас болж бид энд байна. Бид бүгд чамаас болж энд байгаа. Ойлгохгүй байна уу гэхэд Филипп би энд маш нууц даалгавартай ирсэн гэхэд нь ямар ажиллагаа? Тэр ажиллагаа чинь чи бас би чамайг эндээс ав гарах хэрэгтэй байна гэж учир нь ойлгогдохгүй зүйл ярих ба. Филипп хурандаа ректор намайг чам руу илгээсэн гэхэд хаартан бүрэг өөдөөс нь чамайг хэн илгээсэн гинэ? Хурандаа ректорээ тэр хүн үнэхээр оршиж байсан гэж юу? Энэ бүхнийг анзаарах сэжүр чамд байсан шүү дээ. Энэ бүх цаг хугацаанд чи анзаараагүй юм уу гэхэд нь суу зуу дотор байсан цэргүүд яагаад тийм хурдан шатсан? Өдөрдөгч Крепсийн хэлж байсан үгс мөн лууж нь яагаад ажиллахгүй байсан? Майкл галт тойр суусан амарч байхдаа Филиппээс би ч яагаад гүүрэн дээр шатаагүй юм бол гэж асууж байх үеуд энэ толгой дотор нь эргэлдэж суудлаас нь гинэтгэн босоод гэхдээ Крепс гэж ээрч мууран хэлэхэд нь хаартан бүрэг өөдөөс нь удирдагч Крепс бол зүгээр л чиний өөр нэг хувилбар бид бүгд адилхан. Гэхдээ энэ зэрэгцээд түүнийг нэг хүн дахин дуудана хаартан бүрэгч өргөжлүүлээд яагаад тушаал өгөхөө хойшлуулсан юм гэж асуусныхаа дараа 7 сарын 24-нд агаарын дайралт эхлэх үед чиний эхнэр бас хүү чинь тэд гигэн Николасын сүмд нуугдж байгаад галт өрдөж нас барсан тухайг хэлнэ. Удалгүй хаартан бүрэгч босож ирээд бид хийсэн зүйлийнхээ үрийг заавал амсдаг гэхэд Филипп сандарч чи намайг энд авчирсан эндих хаан юм гэснийхээ дараа гал руу харахад түүний шатааж байсан хүмүүсийн хоолой сонсогдож самуур болно. Филипп энэ юу болоод байгаа юм хэмээн чангаар ойрлон асуухад хаартан бүрэг энэ бол чиний аяллалын төгсгөл харин минийх айлэрц дууссан. Тэр уйлдвэр би хизээж гарч чадаагүй гэснийхээ дараа Филиппийг түүнийг дуудахад Филипп би өөрийн цэргүүд рүүгээ буцах хэрэгтэй. Тэд наадгүйгээр амьд үлдэж чадахгүй гэснийхэн дараа түүн рүү галт хүрэгдэхэд Филипп танк дотроо гүүрээр ухарч байх ба өмнө нь үзэгдсэн буг ахин нэг удаа түүний нүдэнд хавцагдана. Энэ үед зөвлөлтийн агаарын хүчин гүүрийг бөмбөгдөж нурааснаар тэд гүүрнээс амжиж гарч чадалгүй доош унснаар кино маань төгснө. Яг үнэндээ Филипп дөнгөж кино маань эхлэхэд л гүүрнээс танктайхаа унаж нас барсан байсан бөгөөд энэ бүх түүний туулж байсан зүйл өмнө нь түүний харгис эрцгийгээр хүмүүсийг хөнөөж байсны төлөөс бөгөөд үеийн үр хизээд эргэж ирдэг шүү гэдгийг уг бүтээлээр дамжуулж Денис Гинзелэрхэн бидэнд илэрхийлэх гэсэн юм болов уу? За ингэснээр бидний бэлтгэсэн бичлэг маань дуусч байна. Та бүхэн subscribe дараад, лайка дараад дараагийн киногоо хүлээгээд сууж байгаарай. Түр баяртай.